Hello. За миний YouTube channel-д тавтай морилоо. 2025 оныхаа хамгийн анхны влогоор ингээд уулзахтаа бэлэн болсон байна. Гэтэ яг үндэ заяа. Бэлэн болоогүй байна. Учир нь энэхүү влог үнэхээр би энэ влогоо хамгийн анхны бичлэг болгож байгаа нь яг зөв үү, буруу юу? Би маш том аз соржин гэж хэлж болно. Учир нь миний энэ влог зүгээр нэг монголчуудын хийдэг влог биш. Энэ бол арай нэг өөр төвшний хүмүүс зориулсан, арай өөр ертөнцийг харуулсан, арай биндигийн ялангуяа ингээ бинди яг жинхэнэ биндигийн ертөнц, биндигийн одоо тэр ухамсар, биндигийн ихтгэл үнэмшил, биндигийн яг юу хийдэм, биндигийн сонирхол гэх юм уу тэр бүгдийг шингээсэн харуулсан яг тийм нэг юм маш сонирхолтой влог ингээд оруулах гэдэг байгаа байхгүй. Гэхдээ одоо яг энэ влогоор би ялч ингээд хэлүүлэх шаардлагатай болчлоо. Учир нь энэхүү влогийг би сайхан хэдхэн хоногийн өмнө бичсэн л дээ. Тэгээд нэг тийшээ аялсан байхгүй юу. Тэгээд ямарсаа би ингээд энэ бичлэгийг яг ингээд өөр чинь заавал тайлбар хийхгүй болохгүй тийм влог байгаа болохоор ямарсан нэгт гэвэл миний влогийг дуустал нь үзээрэй. Гэхдээ энэ бол ийм 3 өдрийн 3 парттай влог гэхгүй юу. Тэгээд ингээд дараагийн влогууд улам амар алмаар улсан тийм влогууд байх болохоор яг одоо намайг subscribe дарчих. Яг одоо энэ бичлэгийг зүгээр лайк дарчих. Магадгүй чи хизээч харж байгаагүй юм хааж магадгүй, сонсож байгаагүй юм сонсож магадгүй, итгэхийг хүсээгүй юм итгэж магадгүй тэгээд тийм болохоор би энэхүү чаналыг яг яагаад одоо эхлүүлэх болсон бэ гэвэл манай монголчуудыг илүү хорвоо ертөнцийг арай томоор харж сэтгэж боломж юу гэдэг, энерги өөрт чинь хэрхэн үйлчлэлтэй, ихтгэл үнэмшилтэй байснаар хүн ямар амар амьдралаа бүр хэд дахин ингэж баяжуулж болохын тэр бүх боломжит амьдралыг би өөр чинь харуулахын тулд энэхүү чаналаа одоо би ингээд эхлүүлэхэд бэлэн болчихлоо. Тэгээ ялангуяа энэ влогоор эхлүүлж ин гэхээр би бүр инээд хүрээд байна л та. Тэгээд яг үндэ бас жоохон айж гин сандарч гин, тогтолж гин, баярлж гин. Учир нь чи яг одоо миний жинхэнэ ертөнцтэй минь танилцах чи. Тэгээ сайн хэлсэн чинь миний чанал бол өөрийнхөө ухамсараа хэлийнэ яг жинкнээсээ яг бодит үнэнтэй танилцъя гэсэн хүмүүст зориулсан чанал байгаа. Итгэн үү байна уу хамаагүй. Гэхдээ ер нь бол намайг subscribe дарсан байхад хин бүхэн ямар ч гэсэн ямар нэгэн зүйл сурна, амьдрал нь дээшлэн гэдэгт би бол өөрөө итгэлтэй байна. Учир нь би би нэг товчхон өөрийгөө танилцуулчих тийм үү. Би урд нь хинж биш байсан хүн одоо өөрийнхөө хин нэгэн хувилбарыг ингээд бүтээсэн байна. Эхлээд одоо би өөрөө суралцсан, дараа нь түүнийгээ хэрэгжүүлсэн, дараа нь түүнийгээ дадал зуршил болгосон. Тэгээд дараа нь тэр нь амьдралын хэв маяг болсон чинь би үнэхээр өнөөдөр ингээд өөрийнхөө мөрөөдлийн амьдралаа ингээд бүтээсэн байна. Гэхдээ энэ зэгт хүрэхийн тулд би мэдээж маш мэдлэгийг би олж мэдчихэж энэхүү амьдралыг бүтээсэн баггүй юу. Тэгэхээр яг одоо би өөртөө чинь ингээд өөрийнхөө бүр үнэхээр маш тийм нандин үнцгөө харуулах гэж байна. Энэхүү одоо миний амьдралын энэ нэгэн хэсгийг бол хэн бүхэн мэдэхгүй, хинч харж байгаагүй. Тэгэхээр би яг одоо энийг би альбаби влог болгоод бичсэн байгаа. Учир нь зөндөө олон хүмүүс нэгтгэвэл миний өдөр тутмын хэв амьдралыг хэм маягийг ингээ харъя гэдэг. Хоёрт гэвэл яг бинди гэж юм бэ? Биндистэй илүү дотн танилцъя гэдэг. Тийм болохоор өөрийнхөө ер нь бол дотоод ертөнцөө ер нь хуваалцъя гэж шийдсэний үндсэн дээрээс би энэхүү влогийг авсан байгаа. За хэд хоногийн өмнө би нэг тийш аялсан байхгүй юу? Энэ бол нэг ажилч гэхөө эсвэл зүгээр нэг зүгээр нэг ингийн аялалч гэхөө мэдэхгүй байна. Тэгээд магадгүй өөрөө миний 3 өдрийн влогийг 3 партийг гурвуулгыг үзчихээж сүүлд нь нэг дүнэлтээ гаргаж болох байх. Тэгээд маш их сонирхолтой влог болно гэдэг би ямар ч хэлээ. Тэгээд яг одоо би өөрт чинь харуулах байгаа зүйл бол би яг ингээд энэхүү влог маань нэг тийшээ буюу Аризона мужид руу би аялж байгаа тэрхүү мөчөө авсан байгаа. Тэгээд яг ингээд part 2 3-аас нь эхлээд ингээд манай влог маань бүр солиотой болно. Тэгэхээр ямар ч эхлээ бол ямар ч үзсэн дээ гэж би бодож байна. Тэгээд ер нь бол гол санаа нь гэвэл би Аризона руу өөрийнхөө шүтдэг, хайрладаг, хүндэлдэг
багш яг уу тэр хүн намайг мэдгүй л дээ. Гэхдээ би тэр хүнийг өдөр болгон сонсдог, хардаг нэг маш алдартай хүн байдаг. За мэдээж энэ бол ерөнхийдөө хальч би үгүй гэвэл те мэдээж сүнслэг те одоо сүнслэг чанартай, сүнслэг spiritual одоо тийм аялалтай ерөөсө бүрэн дүрэн холбоотой байхгүй юу. Тэгээд би өөрөө үгийн сүнслэг аяллаа эхлүүлээд одоо ингээд жил болж байна. Сүнслэг аялал одоо сэргээд гэсэн үг шүү дээ. Сэрээд одоо би жил болж байна. Тэгээд сэрсэн үеэсээ эхлүүлээд энэ хүнийг ингээд хараад сонсоод суралцаад ирсэн байхгүй юу. Тэгээд энэ хүний зөвлөгөөг би дагснаар миний амьдрал эрс өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр би магадгүй өөрөө намайг дагдаггүй юу мэдгүй байна. Гэхдээ миний аккаунтууд, миний одоо энэ контентууд бүгдээрээ хүмүүст ямар нэгэн байдлаар туслах гэсэн яг яаж амьдруул зүгээр юм тэр талаар би ер нь бол контентуудаа дандаа постлдог. Тэгээд энэ бүхний цаана яг хинээс би энэгүй их агуу зүйлийг би сурсан бай гэвэл нэг маш том хүн байдаг байхгүй. Тэгээ за тэгээ миний влогийг үзээд ерөнхийдөө бол яг хин гэдэг хүнтэй уулзах гад хэнийг харах гад явж байгааг нь тэгээд олж мэднэ. Ер нь бол нэг тизер бол би өгмөөргүй байна. Учир нь зөвхөн влог үзэл хахад огийн тэгээд за гэд ингээд нүд чинь онгой. Зарим нэг хүмүүс ер нь бол харсан байгаа, зарим нь сонсч ирсэн байгаа, зарим нь мэддэг байгаа. Тэгээд би бол өдөр болгон сонсдог хүнтэйгээ л уулзсан гэдээ ойлгож болно. Окей. Тэгээд өөрөө ч гэсэн юу нь бол энэ хүний талаар мэдхэд илүүдэхгүй. Учир нь энэ хүн бол яг одоо дэлхийд энэхүү салбартаа буюу сүнслэг одоо хүн болгон сэргээд байна. Ухамсар сэргээд шүү дээ. Хүн болгон юу энерги рүү одоо хүсээгөө татагдаад байна. Хүн болгон манифест руу хүсээгөө татагдаад байна. Хүн болгон энэ амьдрал би яагаад ингэж амьдраад байгаа ингээд гинт ингэ сэргээд байна шүү дээ. Энд чи цаанаас утга учиртай. За тэгээд энэ бүх зүйлтэй л холбоотой зүйл гэдээ ойлгочих заяа. Тэгээд тийм болохоор өөрийнхөө хайртай хүнэлдэг хүнтэйгээ одоо ингээд уулзах байгаа болохоор тэгээд энэхүү сайхан бас баярт мөчөөл ерөөсөө хуваалцъя гэж бодсон энэ. Ингээд энүүгээр ингээд эхлүүлж юм гэхээр л бүр ингээд заавал энэ влогоор эхлүүлж байгаа бол би яг арай нэг өөрт чинь нэг жоохон юм заасан мэдлэг хуваалцсан тийм YouTube бичлэгээр эхлүүлэе гэж бодсон ч гэсэн тэгээ яалтчгүй нэг энэ боломж нь ингээд таарчлаа тэгэл орчлын ертөнц залбаар яг ингэж тааруулахыг ингийг хүссэн юм билгүй заавал намайг үгүй бинди чи яг энэ талаа одоо хүмүүст монголчуудад харуулсан дээрээ одоо энэ цаг нь болсон байна одоо монголчуудын ухамсар дээшлэхтэй сэргийх цаг нь ирсэн болохоор одоо бинди чи эндээс эхэл гэж байгаа юм билгүй те амьдрал ягаад тэгвэл нэгч зүйл алдаа гэж байхгүй нэгч зүйлтэй зүгээр нэг ингээд таарсан гэдэг ч юм уу те тийм зүйл гэж байдгүй бүх зүйл учиртай тохиолдог. Тэгэхээр би яг одоо энэ ингээд өөр чинь ингээд YouTube channel-ийнхаа ингээд танилцуулга ингээд танилцуулж ийн гэдэг чинь одоо магадгүй тэгэл үнэхээр энэ өнцгөөс би одоо өөрөө чинь ингээд одоо сэргээх ёстой л байсан юм байлгүй. Тэгээд маш deep сэдвэр маш тийм гүнзгий сэдвэр одоо өөрийнхөө channel-ийнхаа одоо салхийг хагалж ийн. Тэгээд сүүл нь одоо яг манай монголчууд зарим бэлэн ч юм уу бэлэнч биш юм уу бүү мэд тэгээд тийм болохоор за тэгээ амар цаа олон юм нушаад яах вэ? Тэгээд эхлүүлээ да За тэгээд бичлэгээ дуусна үзээрэй. Олон юм нушаад яах вэ? Enjoy my vlog. За яг одоо энд 8:30 болж байна. Аян замдаа гарахад бэлэн болчлоо. Нохотоогоо салах ёсоо хийцэн. Люсигээ санах бах. Гэхдээ зүгээр би хэдхэн хоног буцаад ирнэ л дээ. Тэгтээ ямарчсан догтлж байна. За 8 цаг гарan болвол явах бах. Анх удаага ийм амар холын аялалд ганцаараа гарч үзэж байна. Угийн намайг мэдэж байгаа штэ би ч их адал явдал дуртай. Тэгээд юу вэ? Юу хийж болохоор вэ? Хаашаа явж юу үзэж болохоор вэ? Тэр болгоныг тэгээд би ингээл ганцаараа хийчдэг. Тэгээд дахиад нэг энэ хөө сүнслэг аялалтаа дахиад нэг бүр үнэхээр зүр сэтгэлээд агаад хүсэл зорилгоо сонсоод түүнийхээ дагуу үйлдэл хийхээр яг хүсэж байсан зүйл нь үнэхээр болдог юм байна, биелдэг юм байна. Маш их тогтолж байна. За тэгээд ямар ч аялалтаа гарцгаая.
За ингээд ямар ч сайн амжилттай ирлээ. Одоо тэгээ хамтдаа манай Airbnb-г шалгацгаая. За миний хэд хоног байрлах газартай хамтдаа танилцъя. За би аль бишээсээ ороод үзсэн. Тэгээ би өөрөө ингэ гисэрээ таарсан. Тэгээ тийм бол одоо чамааг аваад оръё заяа. За хамтаа. За ингээд оронгууд ийм шууд ингээл нэг юм харанхуу тэг ийм неон гэрэл мэрэл байгаа. За тэгэхээр энийг ингээл орж үзсэнгүүт л окей энэ ямар ч нэг юм онцгой гэж харагдаж байгааз. За Sedona гэдэг одоо миний энэ байрлаж байгаа энэ хот Arizona мужид байдаг байхгүй. Тэгээд энэ Sedona маань маш тийм энергийн өндөр одоо тий энерги ингээд бүр ингээд цугларсан тийм амир одоо завгүй газар байхгүй. Бүх сүнслэг хүмүүс энд ирдэг байгаа. За энэ хараа. Ингээл орж ирэнгүүт бүр ямар ч гэрэл байгаагүй. Би бүр oh my god жоохон айсан гэж хэлж бас болно. Энийг хараа. Энэ танил зураг байна уу? Би бүр энийг хараад вау гэж байгаа юм чи. Яа, үнэхээр л бүр ингээл те. Шашинлаг, сүнслэг маш тийм ингээд юм. Маш их юм бодогдсон тийм газар байгаа. За харж байна уу? Ингээ бүх ингээ хөшгөнүүд ингээ хаацсан байгаа. Гэтэ энэ илүү кул байгаа юм чи, илүү гоё юм чи. За тэгээд энд ажлын өдрөөр энд нэг ийм sound healing хийдэм байлээ. Тэгээд sound healing гэдэг нь одоо энэ ахгүй юм аягаар ингэж юу хагаад. За энийг бол би дараа нь яг эхлээ гоё төвхөнчөөд тэгээ дараа энэгээр гоё өөрийгөө ариусгана. Энд бас дахиад нэг биелээ. Энэ өөрөө юм маш тийм энерги хувьд бол харалтай. Хаан ч гэсэн гоё crystal чулуунууд бүр энд хүртэл гоё ягаад. Ингэж харагдаж байна. Би лавчирсан бол гоё иждээ гэж утсан. За. За тэгээ одоо галтгоор нь оръё. Галтгоо 8 хөөрхөн заяа. За гэлаасай. Нэртэ. Амар юм хөөрхөн цэнхэр. Фим өнгөтэй. Нэртэ. Алавийн гэр томор бүтнээр харуул. Хөөрхөн бааз би Airbnb-тэй болвол бас нэг юм гоё theme өнгөтэй юм хийн. Энэ нэг бодол ваны өрөө байсан юм шүү аа бодол. Тэг ингээ хөөрхөн яатсан бисаа ус оруулж ирсэн. Энэ билетик нах шүү аа. Энэ бараг ингээд юу нэсэн шүү. Shower. Энэ shower юм шүү те. За тэгээд одоо 1 euro нь жинхэнэ 0 euro нь оръё. За энэ ярда. Хөрхийн энэ ингээд ер нь юм өрөө болгоны юм нэг өөр сэдвтэй юм шүү. Ярда. Тэгээд энэ савн гоё юм билээ. Гоё өнөртэйс надад таалагдсан. Энд хүртэл ингээд чулуутай.
Ядарч байна. За тэгээд ийм байна. Ганцаараа байх болохоор одоо тэгээд тасандаа энэ зураг мураг болохгүй юм байна. Найс. Одоо би буцаад зураг зурж эхлэх гэж байгаа. Энд гоё амьд. Энэ хурамч байна. Яам баллаа. За одоо унтлахын өрөөнд орцгоох уу. За 1 2 3 Ирээд бүргээ сүрднээр байгаа. Би бүр энийг харчаад энд яаж бүр хар муур байдаг нь ямар учиртай юм бол гэж би бүр гайхаад. За ингэж харагдаж байна заяа. Бүр нэг музейд байгаа юм шиг л байгаа сте. Kinda overwhelming. Энэ жинхэнэ биш юм шиг байна. Энэ бол жинхэнэ байна. Энэ бол мэдхгүй. Муми. Ерөөсөө Египтээр бол бүр амьсгалцсан газар байгаа сте. Мисгод энд яаж одоо хит хоног байх юм байгаа. Тэгтээ I kind of love it. Ирнийг хардаа бүр. Стэнэр. Хизээч ийм газараа бэж үзэж байгаагүй. Энэ морн яа сайн ил бэлэгдэлтэй байх л та. Hi, say hi. Энийг энэ дээр нь тавьчих. За энд нь тавьчих. Тэг гэрлээ хасаач. Энэ гэрлийг бас хасаач. Окей. Таалагдчихна. За тэгээ одоо хамтдаа гарч хойд хашаа руу орж үзье да тий. Заавал дотор бол гутлаа тайлна гэдэм байлээ. За эндээ юм хөөрхөн юутай бяцхан фитнестэй юм байна. Sanitizer тавьсан. За харъя. Ямар гоё том хашаатай юм бэ? Би энэ гадаа бясалгал хийнэ гэж бодож байгаа. Тэгэхээр энд сууж агаад бясалгалаа хийвэл зүгээр юм шиг байна. Энд нэг өөрхөн амьдардаг байж магадгүй тий. Тэгээд юм байна. Энэ сууж байгаа бясалгал хийвэл зүгээр юм байна. Ямар шууд дуурайд байна. Ингээл болж штэ тий. Илүү гарсан өрөөгөө ингээл сайхан Airbnb болгоол. Тэ? Тэгэхээр хамгийн түрүүнд байшинтай болох хэрэгтэй шүү. Би өнөөдрийг хүртэл
зүгээр л сониувч зангаасаа болоод тий 1 жилийн дотор маш их зүйл амжуулчихж маш их зүйл болсон. Тэгээд яг одоо энд ингэж ирсэн байгаадаа би өмнөд итгэхгүй байна. Би хизээч өөрийгөө Аризонад ирсэн шүтдэг, даган баясдаг, үлгэр дуурайл авдаг, суралцдаг. Одоо багштайгаа ингээд уулзах гэж байгаа даа. Маргааш яг юу хэлэж байгаа юм бүү мэд. Яг үндэ би хідээс эхлэхин ч мэдэхгүй байгаа. Одоо ямар ч сан орж аваад тэгэл яг цаг мага харъя да. Өнөөдөр бол нэг тэгэж ажиллана гэж юу ачаал өгмөргүй байна. Учир нь магаш чухал өдөр болохоор өнөөдөр өөртөө жоон зөөлөнд нь сая замдаа зөндөө ерөөсөө ингээл машина барингаа давхар ингээд суралцаар ирсэн байхгүй юу? Подкаст сонсоод суралцаад тэг ингэсэн болохоор яг үндэ тарих бүр амар ядарсан байна. Тэг тийм болохоор өнөөдөр бол арай нэг ажиллана гэж арай худлаа юм шиг байна. Сайн амархаал бодъё доо тий. Энэ одоо жинхэнэ помидор ах шиг бах юм. Амар амтай. Жинхэнэ помидор шүү дээ. Nice. За сая би micro SD card авсан шүү дээ тий. За тэрийг одоо шинэ камеранда хий. Би ч одоо зөвхөн энэ аялалдаа зориулаад би ингээ бүхэл бүтэн шинэ камер авсан гэдэг одоо. Ёо 512 гигаг авсан. За тэрийгээ одоо ишэхи. Окей. За орсон шүү. Яна одоо болох байгаа. SD card байна гэж байна. 28 цаг ямарсан бичлэг хийх эрхтэй юм байна. За ямарсан энэ том ажлын хаард гарчлаа. Одоо би нэг маш чухал юм хийх гэж байгаа. Тэгээд тэрийг хийхээс өмнө жоохон байгальдаа гадаа нарандаа бас дээрээс нь жоохон бясалгал хийгээтэй. Тэгээд дараа нь энд гоё саунд хилинг энтергээд те тэдрийгээ хийгээд ер нь жоохон нэг ингээд ачаалаа багасгаатээ. Сая нэг удаан машин барьсан болохоор ш тэрөө ер нь жоохон ядарсан. Яг үүндээ би хоол идэ гэж төлөвлөөг байхгүй юу? Одоо энэ аяллаа дамжуулаад ер нь бол мацгаа сайхан барьчих гэж утсан 3 оны мацаг ч юм уу те ямар ч хоол идэхгүй зөвхөн ус мацаг. Тэгээд хичиг гэсэн чинь сая нэг замд амирх яваад ер нь маш тийм ядарлаа. Тэгээ ядарсан болохоор энерги нөхөхийн тулд би заавал юм идэх ёстой гэд. Тэгээ нэг тако идсэн, дажгүй тако исэн. Тэгээд тийм болохоор одоо жоохон гадаа суугаад жоохон энерги нөхөөд тэгээ жоохон дотор ажиллаа хийчээд за тэгээ дараа нь компьютер дээрээ суугаад нэг жоохон бас бизнес ажиллаа бас амжуулаад. Амьдралын хүрд гинэ. Сонирхолтой юм тий. Энэ зурглалыг ойлгож байгаа хүн байна уу? Би анх удаа л харж. Энэ нэг AC-г нь тохируулж мэдэхгүй. Тэг юу байсан ч жоохон өрөөгөө хүүтэн болгочихлоо. Би ер нь бол хүүтэнд амар дургүй байхгүй юу? Хүүтэн амар тухгүй тий. Тэр нөөнд халуутсан зүгээр юм шиг санагдаад байт шүү дээ. За би ерд нь sound healing
session авч исэн хэд удаа. Тэгээ маш тийм юм юу болдог. Кайфширдаг. Им дотгошоо ороод идэг юм маш тийм. Нэг юм нээгээгүй нэг үнцэг булан руу ингээд яаж юм ингээд тий frequency гэдэг шүү дээ. Давтамж frequency ингээд очоод идэм шиг санагддаг. Тэгээд эднийх энэ Airbnb-ийн хамгийн гой таалагдсан юм нөхгүй юу гийн sound healing-тэй байсан. Тэгэхээр одоо урд нь хин нэг нэр хийлгэж исэн бол одоо анх удаага өөрөө хийгээд үзье. Яг үндэ би яг юу хийх ёстой мэдэхгүй. Тийм бариул нь юу юм бэ? Материалыг харж байна уу? Энэ нэг юм даун дуу маягийн материал гэдэг юм байна. Эндтэй жоохон хэцүү мэнэ. Би яг нөө зүү хийгээд байгаагүй мэдэхгүй л юм л та. YouTube ороод энийг судлан модлон гихч надаа бүр энерги алга. Ямар ч зүүн магадгүй маргааш энергитэй болоод тэгээд энийг дахиад шинээр дахиад оролдоод үзье гэж бодож байна. Энэ сар маш гайхалтай зүйлүүд би болсон. Гайхалтай мэдээнүүд дуулсан. Миний гайхалтай манифестүүд биелсэн. Маш олон хүмүүсийг баярлуулсан. Өөрийгөө баярлуулсан. 9 сар талдаа ч ороогүй юм гэхдээ би маш их баяртай. Тэгээд энэ бол миний ичидийн дэвтэр. Би энэ дээр талархлаа бичдэг. Хүсэл мөрөөдлөө бичдэг. Мэдрэмжээ бичдэг. Яг энэ дэвтэр дээр би яг 70 тухамсар өөрийнхөө дээд тухамсартай холбогддог. Өөрийнхөө сүнстэй холбогддог гэж хэлж болно. Тэгээ би дүнгийн сая үнхээр гайхалтай имэйл хүлээж авсан байхгүй. Тэгээ би бүр сая баярсандаа ингээ уйлчлаа. Хэдэн сар бодсон хэрэг маань шийдэгдсэн байна. Би маш баяртай байна. Үнэхээр бэлчлээ. Тэгэхээр талархлаа би энэ дээр одоо бичих цаг нь ирж байна. Хүмүүс намайг пинди чи ингээл яал байн уйлаад идэв гэдэг. Биднэрт хамгийн гол нь мэдрэмжээ мэдэргээд биднэрт мэдрэмж олгосон байхгүй. Мэдрэмжээс айж болохгүй. Гуниглмаар үедээ гунигл. Баярламаар үедээ баярл. Уурлмаар үедээ уурл. Хамгийн гол нь бусдын эрхэнд талдахгүй, бусдын энергийг эвдэхгүйгээр өөрийнхөө сэтгэлийн одоо тэр мэдрэмжээ бид нар гаргаж сурах хэрэгтэй. Тэг ямар ч зам би сая гой таларлаа хийжлээ. Үнэхээр талархаж байна. Зүгээр л нэрээ. Яг одоо байгаадаа л талархаж байна. Амьд байгаадаа талархаж байна би зүгээр. Ингээ сая ингээл энэ 9 сард яг юу бэлсэн байна, бүтсэн байна гэж бодгоор л. Би үнэхээр амьд байгаа минь учиртай байгаа таахгүй. Надад зориг миний сүнстэй, миний сүнс энэ дэлхийд тэ хүн төрлөختөн болж төрсөн үнэхээр учиртай байгаа таахгүй. 8 сарын дотор би 2800 сурагчтай болсон. Тэдэн дээр нэмээд миний хувийн найз нөхөд, миний охин, би тэ бид бүхний амьдрал одоо бас миний гэр бүл штэ тэ ээж аав минь гэх мэт би эдгээр хүмүүсийн амьдралд үнэхээр л
гэрэл болж өөх заяатай төрсөн юм байна гэдгийг би маш их ойлгож байна. Ийм байхад сэтгэл хөдлөхгүй байна гэж үгүй шүү дээ. Утга учиртай юм байна гэдгийг мэдрэх гоё байгаа даахгүй тий. Ер нь бол өнөөдөр маш тийм emotionally тий сэтгэл хөдлөлийн хувьд ингээд маш тийм ядарлаа. Оюун санааны хувьд ч гэсэн ядарлаа. Бие махбодын хувьд ч гэсэн ядарлаа. Ер нь өнөөдөр өндөрлөе. Маргааш ямарчсан нэгээс миний нөгөө нөхсөл мөрөөдлийн юм байна биелхэн. Нэрээ энэ шүдний ог яаж биднэрт ийм аюулгүй арай бидний биед ээлтэй тэ хор багтаа гэдгийг мэддэг гэвэл энэ шүдний чиооны ингээд хойно ийм тэмдэг байдаг. Хар, улаан, цэнхэр, ногоо. Хар нь хамгийн аим хортой. Дараа нь улаан, цэнхэр, тэгээд ногоон гэдэг нь яг органик хамгийн аюулгүй. Тэр би бол энэ Хималаягийн нэг ашигладаг. Амтч байхгүй гоё амттай. Ер нь бол яг юм гоё сэнгэнсэн минт амтагддаг. Тэр ийм ог явуулаа. Би тэгэж нөгөө бусад ийм зүгээр гадуур зарагддаг ог яхаар надад бүр ингээд ам амар ийм нэл ингээд тийм нэг химийн бодис надад мэдэгдээд байдаг. Тэгэхээр нэг ийм тип үгүй за.